Өглөөний төргийн үзэгчтэй Premier Sport League үзэгч та бүхэнд сонирхчдын гольфийн Монгол Улсын аврах шалралт 2026 оны тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болоод байна. Энэ бол тэмцээний 3 дахь өдөр. Судалж Найдер. Эхний зохилт 10 дугаар нөхнөөс эхэлж байгаа. Бэртэй байгаа. За содоос гэрийн оног юм байна. Энэ салхины өөдөөс баталж байгаа. Тэгээд бас гэрийн маань хурдан байгаад байдаг. Тэгээд энэ салхи тэгээ гэрээний хурд хоёроо тааруулж баталж байгаа. За самади 3 дахь цохилт. За энэ 10 дугаар нөхөл бол пар 4 буюу одоо 4 удаа цохиод бөмбөгөө нөхөнд оруулахын стандарттай. Тэгэхээр хэрвээ 4 зогчих юм бол одоо пар одоо 0 оноо гэсэн үг тийм ээ. 4 гэдгээрээ тоолоод явна. 5 болох юм бол нэмэх 1. Хэрвээ 3 зогсох юм бол хасах 1 тоолж явдаг ба. За нөхний зүүн талаас баталсан 4 дахь цохилт гэсэн. Яг нүхний ирмэг аваад хажууд шиг гарчлаа ингээд Солонгот нэмэх 1 оноо буюу боги хийж боллоо тийм ээ. За амжилттай пар хийлээ. 4 зогсон гэсэн үг. За Солонгот 4 оноотой болчлоо. Одоо самади тэргүүлэгчээс 4 онооны зөрүүтэй болсон. Өцгтөр нэлээ энэ зөрүү гарчлаа. Одоо жишээ нь 4 дахь тоглогч эхний тоглогч хоёрын хооронд 9 онооны зөрүүтэй байсан тийм ээ. Тактикийн тоглолт хийдэг одоо дайрдаг те. Эрсдэл гаргана. За Ж маргадын 5 дахь цохилт. Ж маргад ингээд 14 оноотой болчлоо. 2 дахь цохилтоор гэрийн оноогүй юм билээ. За ингээд эхний групп эхний нөхөө дуусглаа. За ер нь хоолын маань хийх магадлал ерөө маш бага. Тэгээд улсын аваргын тэмцээнээр одоо 22 жил хийгдэхэд анх удаага Батхүүгийн Батмөнх гэж тоглогч маань өцгтөр 8 дугаар нөхөн дээр хоолын маань хийлээ. Энэ бол бас бидний хувьд баярлууштай, бахархууштай юм сайхан үйл явдал боллоо. Хоолын маань бол ер нь хавартай. Цэвэр аз. Тэ. Мэдээж тоглогчийн ур чадвар нөлөөтэй байлгүй яах вэ? Гэхдээ аз хэрэгтэй 11 дахь нөх яг тэмцээний хувьд бол 2 дахь гэж явна. За самади одоо энэ салхины уруу зогж байгаа энэ бол тийм учраас тоглогч нар нөгөө цохилтынхоо чиглэлийг их болгоомжтой сонгох ёстой. Яг энэ группийн хувьд эхний нөхөн дээр Солонгот Ж маргад 2 боги хийсэн. За Солонготын цохилт. Бүрийн тэргүүлэгчдийн игнэнд тоглож исэн болохоос яг одоо медальтай өрн шалгах маш олон хүмүүс ингээд хасах 1-2-т орж ирчээд сүүлийн нүхэн дээрээ нэмэх 3-4 зогчих тийм тохиолдлыг би их олон удаа харж исэн. Дараагийн удаа бол тэр үнийг хийж чадна гэсэн тэр итгэл төрдөг. За самади 2 дахь цохилтоо хийсэн явсан гэрийн дээр гарсан байна. Зайнаас хамаарад хэд цохиж оруулах вэ гэдэг стандарт нь өөр байгаа тийм. Нэг төө орчим зайнд бөмбөгөө шилжүүлэн байрлуулах энэ боломжийг тоглогч нарт олгосон байгаа. Тэгээ энэ бол бас гольфийн дүрмээр зохицуулагддаг, зөвшөөрөгдсөн тийм одоо зохицуулт байгаа. За хоолтоо нэлээд ойрхон. За самади банкраас гарч ирсэн сая пар пат бах тийм ээ. Тий. 4 дахь удаа зогссон баг. Эхний зохилтоос бусад зохилтон дээр хамгийн хол байгаа дөрвөл зохидог. Дараалын хувьд. Дараалын хувьд. Тий. За содогийн пат нэг жоохон дутлаа. Энийг за Солонгот бүр дийж чадах уу. За сонсонгүй. Тоглогчоос
ур чадвар дээрээс нь одоо бас тооцоо аяг нөлөөлнө. За Ж маргадын үед бүрдий баталсан бахаа ингээд. Тийм за Самадигийн үед сүүлийн за содо боги ичлээ. Их л хайран юм боллоо одоо. Солонгот 2 дахь удаага ингээд лип аут хийчлээ шүү дээ. Одоо энэ нүхний яг ирмэг дээрээс ингээд зөгчөд байгаа. За Солонгот 2 боги дараалаад хийчлээ те. За тэргүүлэгчдийн групп. Тэгээ ер нь бол өөрөө бас гольф сонирхгүй байсан юм лээ. Аав нь ятгасаар гадаг гольфт оруулсан 4 дахь жилдээ тоглож байгаа. Амар маш хурдан сайжирсан. Тэгээд одоо Монголын гольфын холбооноос гаргаж байгаа Чансаг тэргүүлж байгаа. За маргад бадна ойрхон зөвлөө. За содо. Эхний зөвлөлтөө үүсдэглээ. За энэ салхины өөдөөс зөгж байгаа. Тэгээ ялангуяа энэ фэр банкер гэдэг. Тэр банкерт орчвол бас нэлээд хүнд болчдөг тийм нөх. Тэгээд тоглогч нар тэр банкераас аль болох зайлс хийж тоглох бах. 4 одоо байсан шүү дээ ер нь. Тийм 4-тэй эхэлсэн. Тэгээд Винсент 6 байсан маань. Самадигийн үед манай Монтог талбайд Кевин гээд Английн мэргэжлийн гольфын багш байсан. Тэгээ тэр багшаар анх заалгасан. За Содогийн үед 16 настай, Солонготын үед 29 настай. Насны үед бол нэлээд зөрүүтэй. Тоол бас мундаг байна те 16 нас. Та гэхээр Тий. Тэгээд энэ Содогийн одоо Чансаны оноо цуглуулж байгаа. за. Манай энэ тэмцээн маань ч гэсэн Чансаны оноо олгож байгаа. Маш олон талбайтай. Солонгос бол яалтчгүй. Ялангуяа эмэгтэй гольфор бол Солонгос бол дэлхийд ноёлж байна. Форматаар 3 удаа одоо 2 өдөр 3 өөр одоо багийн тэмцээн шилдэг 28 тоглогч 2 багийн 2 багт хуваагдаад тэгээд одоо өстө жинхэнэ гал гарсан юм тэмцээн 9 сарын 12 13-нд болохоор ингээд төлөвлөж байгаа. Содо парпат. За нэг л патууд унахгүй байна тийм ээ. Холын патууд уул нь бол ийм патууд л одоо унах хэвээр. За өнөөдөр бол бас Солонгот тоглолтоо бас таарахгүй эхлүүллээ. Бас алдчихлаа. Тэр гэрээний хурд яалтчгүй улсын аваргаар нэмэгдсэн л дээ. Улсын аваргын өмнө гэрийн арай удаан байсан учраас тэрэн дээр ингээд тасцсан тоглогч нар ингээд гинт хурдан болчихлоо бас. Оноо алдаад байх шалтгаан болж байгаа болов уу гэж бодож байна. За Солонгот пат амжилттай үүсдэглээ. Одоо Ж маргад. За одоо ингээд удахгүй 9 сарын ихээр Бээжин хотод болох Номура кап гэдэг тэмцээнд манай Солонгот тэргүүтэй багийнхан маань очиж тоглоно. Хэдэн километр зам? 8 дунджаар. 8 Яг дунджаар 8. За энэ дээр ингээд тороол ойрхон юм шиг мөртлөө тэр тэ 15,000 алхсан байна гэдэг ингээд гардаг. Ер нь бол дунджаар 8 км. За Солонгот яг гэрийнэ бол арай оноогүй юм байна. Тэгээд эндээс бол за тогтоо. За Содогийн мөнгө жоохон давцсан байсан юм байна. Эргээд 80 бүрдийг орох нэрлээ. Тэгээд ямар ч лсэн Монголд ирсэн зорилгоо бас тодорхой хэмжээнд биелүүлсэн байгаа. Тэгээд яагаад гэж байгаа вэ гэхээр гадны том их сургууль одоо
өөр болно. Ой алдсан. чангадчихлаа шүү дээ. За. Сайн бадлаа. Басан чинь нэг жил дахиад өөр тэмцээнд орохгүй бол дахиад тэрнээс хасагдчихна. Тэгэхээр нөгөө Актив байх ранкинг шаардлага тий байна. актив байх хэвээр. Тэгэхээр нөгөө оноо олгодог тэмцээнүүдэд оролцоод мань төрүүлсэн бас одоо Монголын анхны оноотой эмэгтэй гольфчин төрж гарсан. За Ж маргад. Бүрди. Ийм шүү сая. Оноо цоглуулдаг тэмцээн одоо нийт чинь PGA Tour чинь жилд 45. Одоо 26 оны төлөвлөгөө 45 гэхэр чинь World Amateur Golf Ranking буюу тэр нь сонирхчдын гольфийн ранк. Энэ бол тусдаа. Хоёр цогцолтоор ер нь нэгдүгээр нөхөн дээр баг гэрэнтэй их ойрхон ирсэн юм байна да. За Солонготын хоёр дахь нөхний ихний цогцолт 30 авгүй байна. Нэлээ холоос байна. 160-аад метр омлоо. Хоёр дахь цогцолтоо хийлээ. За Самади жоохон баруун талд жоохон хэвгийн газар дээр байгаа юм байна. Нэг 150 орчим метр болоо. Газрын хэвгийн учраас бөмбөг баруун дэшигээ алдах магадaltaй. Оноход бас хэцүү. За зогсон доо. Нэгдүгээр нөхөн дээр боогийн хийсэн юм биш. Тачир үстэй газараас зогсож байгаас бол хамаагүй хэцүү. За ямарсан цохилууд байна. За маргадын үед зүүн тишээ алдсан юм байна. За одоо эндээс цохин дутуу зөвхөл нана үлд чинь жоохон хол зөгчүүл цаана банкер байгаа. За дахиад дутуу зөгчжээ. Ямарчсан маргадын үед энэ дээр бооги болох нь ойлгомжтой болчихсон. Гой боломж гарлаа да. За Самади парпа ай орхон зэрлээ. За бооги олчихжээ. За бооги олсон цол. Шаардлагатай байна да. Унсан. За ингээд 9 оноотой бол. 9 оноотой боллоо. Алдвал бүр Дабл фоги болоо. ба дабл болчихвол бүр оноо алчих гээд байгаа учраас нөгөө ирж байгаа дарамт нь их өндөр байдаг. За ямар ч лсэн боогоо хийлээ. Тэгээ Самади бол яг хойноос нөхөж орж ирж байгаа хамгийн олон байраар урагшилж байгаа ийм тоглогч байна. За Солонгот гэрийн сайд гэрийн ажуудлын элсэн саалд орсон юм байна. За сая содо тэр цаанаас чипсэн тэр бөмбөр гарч ирсэн юм байна. Хоёроо арайч жон тавьж чадаагүй юм байна. 212 метр орчмоос зогсон. Хөгжсөн. Мэдээж манай энэ Солонгот, Содо, Ж маргад, Самади гэдэг тэр бүгдээрээ л бас сайн. Мэдээж сайн байж ижил тэмцээний одоо тэр үлгчд гарч ирж байгаа. Яагаад гэвэл энэ чинь 72-удаа зогссон шүү дээ. Энэний 36 нь ерөөсө 50% нь пат байгаа. За Самади бүрд пат. Энэ нь бол хасах нэг болно энэ нөхөн дээр. Солоос юм байна. Газрын хэвгийн тим орчим тийм байгаа. За арай л дутууд болчлаа. Тэгээд энэ зүүн талд гарчиж байгаа юм шүү дээ бөмбөг. Тий. Тэр хэвгийгээ бас жоохон дутуу тооцсон байна гэсэн үг. За шууд дуусахгүй манай жоохон давцсан байна. Одоо жишээ нэг маргад бол сая яг пата хийх гэж оролцсон байгаа байхгүй. Тэгээд нүхнээсээ жоохон зөрчсөн. Гэхдээ илүү хол явчихж байгаа. За Самади одоо пар пад 5 дахь цохилт нь энэ нүхнээ.
Тий. Одоо ер нь бүгдээрээ пар бат. Тий, бүгдээрээ пар бат. За пар бүр дэх боломжгүй болчихлоо тий. Тий. Метр орчим давцсан байна. Аха. Яг гоо доороос өнгөрсөн өнгөрөлтөө харцсан байгаа учраас газрын хэвгийг бол одоо жим маргадын үед баримжаа автсан мэдрэмжтэй байгаа. Аха. Тэгэхээр энийг бол одоо хийх магадлал нь 80-аас дээш үйл да. Оруулснаар ингээд пар бат болоод Бүгдээрээ амжилттай ямарласан 5 дугаар нөхийг бүгдээрээ пар хийгээд цаашаа үргэлжлэж чинь тэгэхээр тэргүүлэгчдийн хувьд бол ямар нэг өөрчлөлт гарсангүй. Магадгүй өөдөө салхилаад байгаа гэж магадгүй. Тэнд 140 орчим метраас цохилт гүйцэтгэж чинь. За яг энэ зайнаас бол энэ нүхэн дээр одоо гэрийн лөө довтлоход айгүй төвхтэй. Самадын бол бүр баруун талтаа алдсан. тийм байна. Байна. Газрын хэвгий байгаа. Бас нэг 140 орчим метраас цоглоо. За гэрэн дээр ямсан гаргаад ирлээ. Тэглээ. юм байна. Гэхдээ нэг 100 м орчим байх шиг байна. За эндээс бол Солонготын төв рүү шахах боломжтой доо. Яг ийм зайны тоглолтууд нь бол бас их сайн. За хараахан бас шахаж чадсангүй хийнэ. Алдаа хийхгүй гэсэн хамгаалтын тоглолт хийж явах шиг байна. За Содо. Содогийн хувьд зүүн талын банкрыг давуулсан юм байна. Пар бат хийх боломжтой. За би бол одоо ер нь бүрди хийх зорилготой бадлах болов гэж бодож байна. За энэ харах зорилго. За яг үнэхээр харцсан байсан учраас бүрди хийлээ тийм ээ. За ингээд Батамгал нэмэх 17 болцсон байсан юм байна. Ингээд ямар ч лээс маргадтай адилхан 3 дугаар арилга ороод ирлээ. Тэглээ. Нэмэх 17 байсан бүрди хийж байгаа учраас нэмэх 16. Ингээ 3 дугаар байранд тэнцэж байна. Зарим мэдхгүй үзэгчд манай байл. За Содо бүрди хийлээ. Ингээд Солонготоос нэг оноогоор ямар ч лээсэн урд нь гарлаа. Тэгэхээр одоо Содо 1-р байранд, Солонгот 2-р байранд. За хэрвээ маргадын патыг хийгээд пар болох юм бол Самадын маргад 2 3-р байранд тэнцгэнэ. За амжилттай паслсан. За 7-р хоол. Тэгээ өнөөдрийн үед бол тэргүүлэгч групп одоо 7 8 9 гэдэг 3 нөх тоглоод өнөөдрийн тоглолтод дуусна. Бас онооны зөрөө өндөр гарах магадлал их өндөртэй. Нэг жижиг алдаа хийгээд тэр нэг том тургуул болж орж ирнэ. Нийт 16 оноотой явж байгаа. Харин Жамбалдоржийн маргад бол үнэхээр сайн тоглож байна. Одоо нэмэх 3-тай явж байгаа. За банкраас цоглолтоо үүсгэсэн. Жохон зүүн тишэл хараадах энэ сая маргад нэг 140 орчим метраас цоглолт үүсгэлээ шүү дээ. За Самадын бол яг 100 м дээрээс хийж ин тэ. Тэгэхээр Самадын маргад 2-ын оронд 40 м. За Самадын Солонгот 2-ын хооронд бол бас нэг 10 хэдэн метр баг шиг байна. 20 орчим. За 20 арайч хүрэхгүй юм болоо. За Содо 2 дахь цохилт. Ер нь тогтой их л ойрхон л зохиолоо.
Өнөөдөр бас энэ манай тоглогчдын оноо харьцангуй сайн байгаа юм байна шүү. Ер нь зүгээр нэмэх 3 та яваа 2 тоглогч байна. Маргадих жоохон давтсан. За энэ услааны системийн одоо sprinkle head гэж ярьдаг шүү дээ. Услааны одоо толгой ойрхон бага бололтой. Тэгээд тэндээс цохилтонд нь саад болж гин гэж үзэж байгаа учраас эндээс одоо нөгөө тургуулгүй тусламж авах гэж байгаа бололтой олон шүүгч ирсэн байна. Газраа нилээ харж агаад цохоход Тийм патлж байгаа юм байна гаднаас. Хүү явчлаа. За ёстой мундаг. За ингээд хамгийн хол те гэрийн дотроос хамгийн хол байсан ч гэсэн Ер нь гэрээнд байгаагүй. Тийм, Гэрээс гаднаас. гаднаас бүрд явчлаа. тэглээ. Нилээ удаан харсан тэгээд зорсондоо хүрлээ. За энэ маргад бол жамбалд орж маргад үйжээ маргад шүү. Би биш шүү. Миний анда бүрд хийлээ. Ингээд 15 оноо тоолж буурна. Тий. Одоо 3 дугаар энд ганцаараа болчлоо гэсэн үг. Тэгэхээр одоо Самади за Солонгот бол одоо гүйцэхэд бол энэ цогцолтор пар хийх гэж тэр юу парг нь бөөрдий хийх гэж одоо дайрж штэ. Тэгж. Тэгээд ингээд авчиж байгаа. За энэ бас нэг 7-8 метр ч байх шүү дээ. Хандталаа. Тэгээд Самадигийн хувьд бол нэг авах гэж Загшингүй те. Энэ сейф тоглолцсон тий. те. Илүү хамгаалж байна. Бас зөвлөдөө. Тий, Солонгот ч сая давуулсан шүү дээ. Тэгсэн. За авчлаа. Сайн байна. Пар бар. Зүүн талаасаа баруун тал руу хивээ яваа. За 9 дугаар нөх содо хайбридаар цогцолт гүйцэтгэж чинь. За 9 дугаар нөх бол уртын хувьд уг нь харьцангуй богино. Гэхдээ зүүн тишгээ дооглыг одоо мушгирсан газрын хөвлийн одоо байрлал их эвгүй. Эсвэл жижиг алдаа маш том одоо торгуул оноо болж ирдэг. Нэмэх 3 4 одоо хялбархаан зогчих боломжтой. Нэг алдаа гаргуул. Одоо өмнө яваа тоглогчоо барих ч байдаг юм уу те. Тийм боломж одоо өндөр гардаг учраас тэмцээнийг 10 дугаар нөхнөөс эхлүүлээд 9 дугаар нөхөн дээр юм дуусгадаг юм боломжтой байгаа. Төсөөлж байгаа. Яг тэгвэл 24 онд хийхэд бол манай зарим тоглогч нар үйлс 10 хэдэн жил гольф тоглохдоо би арай илүү тохиромжтой яг өвсөн өндөр ч гэсэн газрын байрлалд их шиг байна. Жоохон цаана бол юм өксөр болчихно уруу. Тэгэхээр зэрэг нөө цохилт үүсгэхэд бас аюу төвхтэй. Тэгэхээр Солонготын үед магадгүй сайн цохилт маш гой цохилоо. За Содогийн үед 100 орчим метрийн хойноос. Энэ 100 метр дээрээс л хийж байгаа юм. Тэгээд цэнгэр дөгөө учраас нэг 90 метр гол гэж бодож чинь. За Содоо ч гэсэн бүрдий шахандөө эндээс. Жоохон сэтгэл өндөхгүй юу? Хийн үз. За Самадигийн үед ихний цохилтоо ус руу ийдсэн юм байна. Тургуултай хэсэг рүү. Тэгээд энэ одоо 3 дахь цохилт гэсэн үг нэг оноогоор тургуулчихж байгаа. Тэглээ. Бөмбөгөө олоогүй бах. Агрессив буюу тийм дайрсан цохилт хийсэн болж таарах гэж байна л да. Хамгаалах тоглолт хийсэн бол энэ ус руу энэ ус давуулах гэж зогсон байгаа байхгүй. Тэгээд хараахан давж амжаагүй бол та. За тэг банк руу унагаач уу та. Тий. Тэр нь л аюу гоё нөхөлтэй, маш гоё нөх. Тэгээ энэ нөхөн дээр сайн тоглол үнэхээр сайн байна гэсэн үг. За жоохон тааруу тоглож байгаа өдөр бол ер нь бас баларн шүү дээ. За Самадигийнх ер нь томцсон хараад гэтээ азтай. Цаатлын банк руу арайч орцсонгүй. Тэгээд энэ бол хэцүү дээ. Би бол ер нь 3 батлах болов уу л гэж бодож. За одоо ингээд доош урууд нь ингээд энэ огцон муруу учраас зогсохгүй. Тэгэл өнгөрөөд яваад. Цогцсон шүү. За ингээд дабл боги болох нь бол тодорхой л. Дабл боги болох нь тодорхой. Бүр трипл ч хийж магадгүй. Тэгэхээр Ж Маргадын тэр анхны бөмбөг утсан газар бол тийм л хэцүү газар байгаа байхгүй. За тэр. За ингээд боги болохоор боллоо. Боги болох нь ойлгомжтой. За бүрдийг хийж. Бүрдийгээд ингээд
Ямар ч лсэн содотой тэнцээд авлаа. За одоо содо 1-р эртний одоо тэнцсэн байдлаа хадгалж үлдэхийн тулд үлдсэн пата заавал оруулах шаардлагатай боллоо. За маргад. За боги. Нэмэх 16. За пар бат. За ингээд 3 дахь өдрийн дараах байдлаар Содо Винсент Шнайдер Тунбаатарын Солонгот 2 1-р харинд оноо тэнцлээ. За Самади маань 6 дахь цогцолт дабл хийж чадах уу? За дабл нэмэх 2 нэмэх 18 болчлоо. Тэглээ 18 бол. 18 3 дугаар хоринд маргад 16. Тий. За 5 дугаар хорил бол унсан тий. Унчлаа. Самади. Уу яг уу тэгтээ яг 5 руу унах уу 5 дээр эсвэл 4 дээр тэнцэх үү гэдэг Батамгалангаас хамаарна. Тэг нь. Тий.